За дайжгүй манайхан таныг харж байгаа баяртай байна. Өнөө өглөө унтмаар өдөр байна тий. Тэгээд унтаагүй орноосоо босоо цуглаандаа ирсэн баярлалаа. Ер нь хавар болоод ядарч гин үү? Тий. Харин тэгж байгаатай их ажиллаж байгаа оюука ойрд их ажиллаад хоёр нутагтан өмнө говьт хотод ажиллаад цуглаандаа ирэх цаг зав нь олдохгүй. Өнөөдөр ирсэн харж байгаадаа баяртай байна тий. Би хувьд сая үсээ 3 сард манайхан бас нэлээ өвдөөд янз бүрийн ковидын хөвлбөр гэдээ бас өвдөөд. Тэгээд тэрнээс хойш ер нь ингээд тэнхэрх гэж нэлээ удаад байсан. Тэгээд хавар болоод дээрэс нь ядаргаа болж байгаа юм яаж байгаа. Монголчууд нэг тэгдэж шүү дээ тийм үү? Манай эрсдэс уур амьсгалыг бол даван туулахад өвлөд даваад хавартаа золоход бол ер нь л их юм болдог. Тэгээд ер нь жоохон ядардаг. Тэгээд би махадын хувьд бас ядраад оюун санааны хувьд бас ядарч стресстэй байсан учраас сүүлийн би юунд тухай бодож байсан мэхээр амралтын тухай бодож ирсэн. Амралтын тухай бодож ирсэн. Тэгээд ялангуяа энэ талаар эзний үг юу вэ гэж бодож ирсэн чинь надаа Библийн маш алдартай нэг амралттай хэсэг байгаа. Тэр хэсгийг өнөөдөр та бүхэндээ өнгөрсөн 7 хоног жингоо бодож ирсэн, тунгааж ирсэн учраас бас энэ дээрээ бас өөрчлөлөөд тодорхой хэмжээний судалгаа хийгээд өнөөдөр та бүхэндээ хуваалцах гэж байна. Амен. Тэгээд бүгдээр өнөөдөр эзний үг рүү анхаарлаа хандуулъя. За бүгдээрээ Матай 11 дугаар бүлгийн 25-аас 30 дугаар ишлэгийг харъя. За энэ эзэн Есүсийн эзний хэлсэн зүйлсүүд байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа харцгаая. Тэгээ бүгдээрээ хамтаа боломжтой хөл дээрээ босоод эзний үгэнд анхааралтай хүндэтгэлтэйгээр сонсоод тэгээ игээ сууцгаа. Тэхүү. За би уншлаа. Энэ дээр ингэж хэлсэн байна. Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ их эзэн маань хэлж байна. Аава таньдаа талархъя. Тэнгэр газрын эзэн минь. Цэцэд хийгээд ухаанд нас нууцлсан зүйлээ балчир хүүхдүүддээ та илчилсэн. Тийм ээ аав минь. Учир нь таны өмнө энэ нь тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй. Хүү ба хүүгийн эцгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хинч эцгийг мэдэхгүй. 28 дугаар эшлээс нь зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над дээр ир би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав надаас сур би дүлгөөн зүрхэндээ даруй. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятаа ачаа минь хөнгөн гэв. Амен. Энэ бол эзний үг. Та бүхэн сууж болно. Баярлалаа. Тэ бүгдээ хамтаа залбираад эзний үг рүү анхаарлаа хандуулъя. Хайртай их эзэн аав минь танд баярлалаа. Энэ сайхан хаврын шинэ өглөөнд төлөө танд баярлалаа. Их эзэн минь хурд хунцтай эзэн минь ийм сэрүүхэн ийм сайхан өглөөнд төлөө танд баярлалаа эзэн минь. Биднэрт бас унтах нойрыг та бас өгдөгт баярлалаа. Эзэн минь бидний амьдралд ямар ч янз бүрийн нөхцөл байдал байгаа эзэн минь. Заримынхаа хувьд үнэхээр хүндрэл бэрхшээлтүүд өдөр хоногуд хүнд дарамттай тийм өдрүүд байгаа. Заримынхаа магадгүй арай тийм биш ч гэсэн эзэн минь таны нэгүсэл бидний амьдралд байгаад танд баярлалаа. Өнөөдөр цоош нэгүслийг та бидэнд өгж яваад баярлалаа. Их эзэн минь энэ газар бид нар таныг гэж ирж байна эзэн минь. Танаас бид нар хүсэн хүлээж байна эзэн минь. Та ариун сүнсээр энэ газар ажиллаа хийгээч. Энд байгаа хүмүүс нэг бүрт нөлөөлөөч, хүүхэд нэг бүрт нөлөөлөөч. Дээр байгаа бас баска цоогтой манд хамт байж хүүхдүүдтэй бяцхан хүүхдүүдтэй манд бид нар манд гайхамшигтай цаг өнгөрөөхийн төлөө таны бас оршууг, таны тусламжийг гуйж байна эзэн минь. Тэгээ таны үгнээс суралцах энэ цаг мөчийг танд өргөж гэн эзэн минь. Энэ бол таны үг. Та бол хамгийн агуу багш. Тэгээ та бидэнд үгээрээ дамжуулж бидний зүрх сэтгэлд үнэхээр амралтыг өгөөч. Үр дүнд нь эзэн минь бид нар улам илүү ихээр тань руу гүйхийг хүсэж байна. Таныгаа дотор хорогдохыг хүсэж байна. Таныгаа хайрлж нандинахыг хүсэж байна эзэн минь. Яг бол та бол дэлхийн найдвар. Эзэн Есүсийн нэрээр танаас энэ бүх зүйлийг гуйж байна. Амен. Амен. Тэгээд өнөөдөр шинээр бас манай цуглаанд ирсэн хүүхдүүд байгаа тий хүмүүс байгаа. Тэгээ манай ханхуугийн найз Тэнгэр гээд энэ хөөрхөн залуу ирсэн байгаа. Бүгд алга ташээ за. Хөөрхөө. Өөр шинээр ирсэн хүүхдээ нэ нэрээ. Өөр шинээр ирсэн хүн байна уу? Окей. За. За тэгээ бүгд энэ хэсгийг харцгаая. Тэгээд олон жилийн өмнө би Америкуудтай яг нойрхын 19 дугаар байр одоо манай оюукагийн бенчи байдаг тий хажууд 19 дугаар байр гэдэг байранд амьдардаг байсан. Дархан төссөн, хотод төрсөн бас дархан төсөөд тэгээд 10 жилээ төгсөөд хотод нүүж ирээ. Тэгээ удалгүй байр ихт гэр орол ахындаа байдаг байж байгаад удахгүй дээш дэвшээд энэ чи гадаад удаа мишнерүүдтэй өөрийн гэсэн өрөөтэй энд ингээд 13 доор орол амьдардаг байсан.
Тэр үед гадаадуудаа мэдээж өглөө басна, Библийг уншин, залбирна, тэгэл Библийн сургуулиуд орчуулга хийн, янз бүрийн шуулгууд орчуулгын хөдөө орнуудаар их явна. Амар их ингээд эзэнд үйлчлдэг байсан. Тэр үеэр мэдээж эзний хүсэн хүлээж исэн, эзнес маш их өсөж цангаж исэн учраас их Библи уншдаг байсан. Тэгээ нэг удаа Библи уншиж байгаа нэг мэдэхгүй зүйл гарч ирсэн. Тэр мэдэхгүй зүйл гарч ирээд тэгээд мэдээж нөгөө Америкууд гадаадуудтайгаа хэсэг хугацаанд амьдарсны дараа манай дараагийн захирал маань болцсон байсан. Тэгээ манай оюуко бол мэднэ Алистер тий. Тэгээ Алистераас манай захирлаас асуусан. Юу нь Шотланд гаралтай Америк иргэн үйл л дээ. Алистер энэ ишлийг ойлгохгүй байна туслаач гэсэн чинь над руу ингэж яснаа. Чи наад хэсгээ ойлгохгүй бол наад хэсгийн контекст хам сэдвээр нь унш. Хам сэдвээр нь уншихгүй бол наад хэсгээ бүлгээр нь унш. Бүлгээр нь уншихгүй бол уншаад ойлгохгүй бол номоор нь унш. Номоор нь уншаад ойлгохгүй бол Библийг унш гэсэн. Тэр би дотроо юу гэж бодсон гэж юм сүртэй ганц юм асууж явах чи хэлчихгүй. Дотроо яг тэгж бодсон байхгүй юу? Жоо уурсан, доромчхон байсан. Тэгээ дараа нь би ингээд бодоод байсан чинь мань хүм надад маш чухал зөвлөмж өгсөн байгаа байхгүй юу? Тэгээ Библи уншихад яг уу бидний ярьж байгаа зүйлс хам сэдв дотор байдаг тийм үү? Тэгэхээр энэ хэсэг маань ч гэсэн Матай 11-р бүлгийн 25-аас 30 дахь ишлэлийн 5-6 ишлэл тийм үү? Энэ чинь бас нэг хам сэдв дотор явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэсгийг ойлгохын тулд та яг уу энэ хэсгийг шууд гаргаж ирээд энэ хэсгийг үг бүрслэн задлаа тий ухаж түнхээд тий олборлоод тэгээ юм заах гэхээсээ илүү яг ямар хам сэдв дотор эзэн энэ тухай энэ зүйлийн тухай ярьжсэн байдгийг ойлгох юм бол та энэхүү ишлэлийн энэхүү багцлын утга учирыг зорилгыг маш сайн ойлгоно гэсэн. Амен. Тийм учраас энэ тэр Алистрийн надад өгсөн тий зөвлөмж тухай дургүй юм өргөжсэн ч гэсэн надад их хэрэгтэй зөвлөмж байсан. Тэгэхээр мэдээж заримдаа мэдээж танд яаралтай хариу хэрэгтэй бол мэдээж бас өвчл амралтай тий. Ой наа чин тэгсэн удаа гэх тий. Тэгэхээр заримдаа цаг байгуул мэдээж судлуул хэрэгтэй. Тэгэхээр энэ юун тухай гарч ийнэ гэхээр эзэн Есүс хэлж байгаа. Тэгэхээр эзэн Есүс Матай ном хэнд бичигдсэн бэ гэвэл еврейчүүд бичигдсэн тийм үү? Израильчуудад бичигдсэн. Амен. Тэгэхээр Израиль хүмүүс еврейчүүд хуучин гэрээ тэдэнд өгөгдсөн санаж байна уу? Тэ? Бурхны хууль Мосегоор дамжуулаад өгөгдсөн. Бурхан Израиль үндэснийг гаргаж ирсэн. Авраам гэдэг хүнээр дамжуулаад гаргаж ирсэн. Тийм биз дээ. Тэгээ энэ хүн үндэснээр дамжуулаад дэлхийн ертөнцийн хүн амыг тэр чигээр нь өрөөх, аврах тийм үү? Энэ төлөвлөгөө Бурхны хүсэл байсан. Харамсалтай нь энэ зүйл бүрэн дүүрэн болохгүй. Яг бол бүх хүн эзэнд итгэхгүй, бүх хүн авралт ирэхгүй. Тийм үү? Библиэлд маш тодорхой байгаа. Гэхдээ Бурхны зорилго юу байсан бэ гэвэл энэхүү өөрийн гаргаж ирсэн ард түмэн Израилаар еврейчүүдээр дамжуулаад хүн төрлөختнийг ивэх байсан. Амен. Тэгээд эзэн маань ирсэн. Эзэн маань хүнд ирсэн байгул өөрийнхөндөө ирсэн. Хуучин гэрээнд эзэн Авраамд амласан чиний үр удмаас тийм үү? Бид тэр тоо томшгүй олон тэнгэрийн оддын тоотой адилхан үр хүүхдүүдийг далайн эргийн эзний ширхийн тоотой үр удмыг би чамд өгнө гэж хэлсэн. Хожим Авраамаар дамжуулаад Израиль үндэстэн бий болоод Израиль улс бий болоод Израилийн хаан Давид гэдэг нэгэн хаан бий болсон тийм үү? Давид хаанд Бурхан юу гэж амласан байвал хожим би чиний үр удмаас нэгэн хааныг гаргаж ирээ тэр хаан мөнхөд хаанчлаа гэж хэлсэн. Санаж байна уу? Тэгэхээр тэр хаан хэн бэ гэвэл Есүс Христ. Тэгэхээр Есүс Христ энэ дэлхий дээр 2000 жилийн өмнө ирэхдээ эхлээд өөрийнхөө хүмүүсийн төлөө ирсэн. Тэрээр ойрхон донд Төв Азад амьдарсан төрсөн амин. Тэрээр онгон эмхтэй майраас төрөөд тэрээр Израиль овгийн хүн бол төрсөн. Давидын удам болж төрсөн. Тэгээд эзэн өөрийнхөө Матай номоос эхлээд харах юм бол түүний сургаал явж байвал гимшиг тун Тэнгэрийн хаанчил ойрхон байна, тийм үү? Гимшиг тун Тэнгэрийн хаанчил ойрхон байна гэж ярьж исэн. Тэгэхээр Матай эхлэл ном Матай 1-р бүлгээс 11-р бүлэг хүртэл энэ хугацаанд юун тухай ярьж байгааг бол эзэн өөрийнхөө хаанчлаа, өөрийнхөө авралаа, өөрийнхөө удам угсааны хүмүүстэй буюу Израиль хүмүүс еврейчүүдэд санал болгож байгаа гэсэн. Харин яасан? Нөгөөдөл нь итгээгүй, тийм биз дээ. Хүлээж аваагүй. Нөгөө хуучин гэрээний нөгөө амлагдсан, туслагдсан Месая хаан тэднийг чөлөөлөх тэр нэгэн ирнэ гэж хүсэн хүлээж исэн тэр нь ирчихсэн чинь таниагүй. Санаж байна уу? Тийм учраас эзэн хөөрхилтэй, өргөдөлтэй гэж тэдгээр хүмүүст хэлж байгаа. Тэ? Уул нь би ингээд тэ одоо тэр их хүн шиг би хүүхдүүдээ тийм ингээд тэрхэнд тэ хүүхдүүдээ би ингээд өөртөө авмаар байна. Би тэднийг тэ аврах юмсан гэж эцэг хүссэн боловч харин ийм зүйл болоогүй. Тийм учраас одоо эн чинь өөрчлөлт болж байгаа. Ямар өөрчлөлт болж байгааг бол эзэн одоо өөрийнхнөөс нь гадна хэн сонсох, хэн итгэх тэдгээр хүмүүсийн тухай ярьж байгаа гэсэн. Амен. За ийм контекстээр бүгдээ одоо дахиад 25 дахь ишлээс харъя. Энд дээр ингэж байна. Есүс цааш нь хэлсэн гэж байна. Аава танд талархъя. Тэнгэр газрын эзэн минь. Бурхан аавдаа хандаж залбирч байна, тийм үү? Цэцэд хийгээд мэрэгэн ухаан та болон
цэцэд гэдэг мэрэгэн ухаантай хүмүүс аа ухаантай хүмүүсээс нууцлсан зүйлсээ балчир хүүхдүүдтэй илчилсэн гэж. Балчир хүүхдүүд нь хэн бэ? Энд байгаа манай балчир хүүхдүүд үү? Дээр байгаа балчир хүүхдүүд үү? Үгүй, балчир хүүхдүүд гэж юунд тухай ярьж байгааг гэвэл эзний гайхамшиг, эзний сургаал, эзний үгийг сонсоод зүрстгэл нь нээлттэй байгаа, итгэж байгаа тэдгээр хүмүүсийн тухай ярьж байгаа. А энэ цэцэд хийгээд энэ ухаанд гэж ямар хүмүүсийн тухай ярьж байгааг бол яг л нөгөө Израилийн хуулийн багш нар, фарисеучуудын тухай ярьж байгаа гэсэн. Тэд нар хуулийг аабайгүй мэддэг байсан, чэйжилдэг байсан, бичдэг байсан. Харин Есүс эзэн ирэхэд, аврагч нь ирэхэд тэд нар түүнийг эсэргүүцсэн, түүнийг хүлээж аваагүй, түүнд найдаагүй. Тийм учраас эзэн Есүс юуг залбирч байгааг бол аавдаа хандаад аава таньдаа баярлалаа. Та бол бүх дэлхийн эзэн, та бол бүх дэлхийн эцэг, та бол бүх эрх мэдэл танд байгаа. Тэгэхээр та нэг зүйлийг таасан. Тэрний үг бол та өөртөө итгэж найддаг, өөрийнхөө мэдлэг чадварт найддаг, авралыг үгүйсгэж байгаа эдгээр хүмүүст биш, энэ мэрэгэн ухаантай хүмүүст биш. Харин та энэ балчир хүүхдүүд буюу түүний үгийг хүлээж авч сонссон, нээлттэй зөвсөлтөй ийм хүмүүсийн тухай бидний тухай ярьж байна гэсэн. Амен. Бид нар эзэн дотор анх ирэхдээ бид нар зүрхсэтгэлээ нээгээд эзэнд итгээд ариун сүнсний тусламжаар эзэнд итгэхэд бид нар балчир хүүхдүүд болж байгаа. Мэдээж цаашаа бид сарах юм бол бид нар балчир хүүхдүүдээс бид нар өсвөрнөөс би нас бий гүдсэн эр хүн, эмэгтэй хүн тэгээ яг өвгүү төгшөж ахмадууд болох хэрэгтэй. Эзэн дотор бид нар төлөвшөх хэрэгтэй. Тийм биз дээ. Яг л хүн ихийн эвлэгээс төрөөд ялах балчир байжгаад тэр том болттой адилхан сүнсний үед бид нар ийм үйл явц болох хэрэгтэй. Тийм учраас энэ цэцэд ухаантай хүмүүс нь ямар хүмүүсийг ойлгосноо? Балчир хүмүүс нь ямар хүмүүсийг ойлгосноо? Ийм хүмүүсийг эзэн ийм зүйлийг хүссэн. 26 дугаар шин. Тийм аав минь учир нь таны өмнө энэ таалтыг болсон. Өөрөлдвөл Бурхан аав энэ зүйлийг таалсан. Бурхан аав өөртөө найддаг, өөртөө итгэдэг, авралыг өөрийнхөө хүч чадлаар олох гэсэн тэдгээр хүмүүс биш. Яг бол хүн болон гим нүгэлтэй манайхаа тийм үү? Бид нар бүгдээрээ ихийн эвлээс төрөхтөө бид нар гимт мөн чанартай төрж байгаа. Бид нар гимт мөн чанартай учраас бидний дотор гим нүгэл байгаа учраас нөхцөл байдал дотор бид нар ороход бид нар буруу зүйлс хийдэг, үйлддэг. Тийм биз дээ. Бидний дотор байгаа гим нүгэл гарч ирдэг. Тийм учраас энэ дээр юу гэж хэлж байгааг вэ те? Бурхан тэр энэхүү гим нүглөөс аврагдах тэр авралыг өөрийн хүч чадлаараа олж авах гэсэн тэдгээр хүмүүст биш. Харин энэ аврал гаднаас тусламж, гаднаас хэрэгтэй гэдгийг ойлгосон хүмүүс тэр балчир хүүхдүүд ийхүү Бурхан авралаа ичлэхэд түүний хүсэл зорилго байсан гэж. Энэ нь Бурханы таал байсан гэж. Амен. Энэ нь бол Бурхан тааламжтай байсан гэж. Тэгээ 27 дугаар шүлтэн хэлж байна. Надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй гэж. Тэгээ эзэн Есүст итгэх хүн болгоныг эзэн Бурхан эцэг аав нь зөвшөөрсөн гэж. Ойлгож байна уу? Бурхан эцэг аав нь түүний өөрийн хүүдээ яаж ойртуулж байна. За тэгэхээр яасан бэ гэвэл яг надад өгөгдсөн бүгд эцгээс гэж байна. Бурхан ааваас нь тэр бүх хүмүүс эзэн дээр ирж байгаа гэсэн. Дээрэс нь эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй гэж. Бурхан аав нь Есүс өөрийн хүүгээ маш сайн мэднэ, тийм үү? Дараагийн хэсгээр нь хүү ба хүүгийн эцгийн илчлэхийг хүссэн хүнээс өөр хинч эцгийг мэдэхгүй. За тэгэхээр хүн Есүс Бурханыг маш сайн мэднэ, тийм үү? Ойлгомжтой. Тийм биз дээ. Бурханаас ирсэн юм чинь. Гэхдээ өөр хүмүүс Бурханыг мэдэх боломжтой. Тэр хүмүүс нь ямар хүмүүс вэ гэвэл манайхаа энэ дээр юу гэж байна? Хүүн илчлэхийг хүссэн хүмүүс. Тэр илчлэхийг хүссэн хүмүүс нь ямар хүмүүс вэ? Нөгөө нэг балчир хүүхдүүд гэсэн. За хамт байна уу манайхаа? Яасан бэлээ? Өөрийнхөө ард түмэн дээр ирсэн, өөрийнхөө удам угсаан дээр ирсэн, тийм үү? Тэгсэн чинь тэд нэр хүлээж авахгүйсэн, тийм үү? Тэгсэн чинь одоо яаж байна? Намайг сонсох. Над руу ирэх хүн болгон нээлттэй. Тэдгээр бүх ирэх хүмүүс надаар дамжуулаад эцэгт минь хүрнэ гэж. Тийм учраас Йоогны 14 дэх бүлэгт өргөдгөлээ. Хинч эцэгт ирэх боломжгүй. Хинч дураараа бурхан дээр очих боломжгүй. Бид нар бүгд гим нүгэлтэй учраас. Тийм учраас Есүс цорын ганц зам, үнэн, ам муу. Надаар дамжуулаад хинч эцэгт очихгүй гэж хэлсэн. Тийм биз дээ. Тийм учраас энэ зүйлийн тухай ярьж байна гэсэн. Манайхаа одоо контекстээр ойлгохоор энэ хэсэг тодорхой болж байна. Магадгүй энэ хэсэг та өмнө уншсан л баг. Янз бүрийн асуудлууд байсан л баг. Тэр одоо илүү тодорхой болж байгаа гэж найдаж байна. Тийм учраас одоо яасан гэвэл эзэн тийм үү? Нэгэн урилгыг бидэнд өгч байна. 28-аас харъя да. За энэ дээр шинэ орчуулгаар юу гэж нэг вэ? Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над дээр ир би та нарыг амраая. Буулгыг минь өөрсдөө аав, надаас сур, би дүлгөөн зүрхэндээ дарав. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөө. За би өмнө нь монголоор уншдаг байхад өмнөх орчуулгууд дээр те ядарч туйлдсан
хүмүүсээ над руу ирэх түн. Тийм үү? Миний ачаа хөнгөн, миний буулга амархан. Тийм үү? Би та нарт амралтыг өгье. Учир нь би зүрхэндээ дөлгөөн бөгөөд таруу гэж хэлсэн баг. Тэгэхээр эзэн өөрөлд би хардаа манайхаа юу гэж хэлж байна гэсэн. Өөрийг нь хүлээж авахгүй байсан шүү дээ хүмүүс тийм үү. Гэхдээ эзэн хүндлэгтний төлөө ирсэн. Яг бол та нар энийг сайн унших юм бол та нар бодох юм бол та нарын зарим нэг бодолд орж болно. Энэ дээр ингээд унших юм бол тий бурхан аав нь хүү дээр хин ирэхийг шийддэг юм байна. Зарим хүмүүс ирэхгүй юм байна. Зарим хүмүүс тий аврагдах юм байна, зарим нь аврагдахгүй юм байна. Хүүн бас сонголтоо хийх юм байна. Хэнийг над дээр ирүүлэхгүй мэй гэж тийм үү? Ийм теолог байгаа. Энийг бол сонголт гэж ярьдаг тийм үү? Сонгогдсон хүмүүс гэж ярьдаг. Энэ бол тийм амар зүйл биш. Сайхан би Америкт нэг найзтайгаа бас утсаар ярьж ирсэн. Бид хоёр найзууд бинийгаа мэднэ. Гэхдээ теологийн хувьд яг энэ зүйл дээр бид хоёр жоохон санал зөргөлдөх юм байгаа. Тэгээ энэ санал зөргөлцсөн гэдэг нь бид нар дайснууд болно гэсэн үг биш. Амин. Иймэрхүү теологийн ялгаатай талууд байдаг. Би хувьдаа танаа пастор чи юу гэж итгэдэг вэ гэвэл Есүс Христ хүндрэлтний төлөө ирсэн. Бурхан зарим хүмүүсийг авраад заримыг аврахгүй биш. Харин Бурхан хүн болгонд авралыг боломжтой болгосон. Харин тэдгээр хүмүүс тэр авралыг авахын тулд сайн мэдээг сонсоод ариун сүнсний тусламжтайгаар хариу үйлдэл үзүүлээд эзэнд итгэж авагдаа гэж би итгэдэг. Гэтэл найз маань чинь юу гэж итгэдэг бол эзэн зарим хүмүүсийг аварна. Тэр нь сонгогдсон хүмүүс, зарим хүмүүс нь аврахдахгүй гэж. Библиэлд энэ хоёр талыг аль талын хэрүүдэд судалгаа хийгээд унших юм бол аль талын дэмжих хангалттай ишлүүд байгаа. Гэхдээ илүү миний итгэдэг байрыг талыг харах юм бол илүү ишл байгаа юм шиг надад санагддаг. Би тэгж идэг. Нарийн ширийг би сайн мэдэхгүй. Гэхдээ иймэрхүү ойлголт болж болно. Гэхдээ энэ дээр ялангуяа эзэн би нээлттэй болгож байгаа гэж харж байгаа. Ямар ойлгоо вэ гэвэл хүн дарамт үүрсэн ядар туйлдсан хүмүүсээ наашаа ирээ. Би та нарт амралтыг өгье. Миний ачаа хөнгөн, миний буулга амархан гэдээ эзэн хэлж байна. Хүн болгонд эзэн хэлж байна. Зөвхөн еврейчүүдэд, зөвхөн израильчуудад биш. Бүх хүнд эзэн хэлж байна гэж би харж байна гэсэн. Амен. Тийм учраас өнөөдөр энэ өрлөг тань тамаатаа, надад тамаатаа та тунд итгэсэн бол түрүү хэлсэн бид нар балчир хөвгдөд болсон бид нар эзэн дотор төлөвшөх ёстой. Гэхдээ бид түрүү хэлсэн юм ихэнд бид нар хавар болж байгаа, бид нар ядарч байгаа. Заримдаа бид нар бие махбодын хувьд, сүнсний хувьд, оюун санааны хувьд бид нар ядардаг. Гэвч эн чи эзэн би та нарт амралтыг өгье гэж хэлсэн. Зарим хүмүүс энэ амралтыг юу гэж боддог вэ гэвэл хизээ нэгэн цагт нөгөө шин дэлхий, шин газар ирээдүйд монголчуудын ярьдаг диваажинд тийм үү? Энэ амралт болно гэж боддог. Өөрөлдвөл одоо цагт хамаагүй юм шиг. Харин эзэн аль талд нь хамаатаа хэлж байгаа гэж би итгэдэг. Одоо цагт ч хамаатаа ирээдүйд бүрэн дүүрэн тэр амралт ирэх болно. Гэхдээ эзэн одоо цагт энэ амралтыг өгч байна. Энэ одоо цагт надад чин зоригт танд энэхүү амралтыг өгч байна. Хавар вэ нөө, үл вэ нөө, та ядарсан ямар ч нөхцөл байдлаар эзэн энэхүү амралтыг өгч байна гэж би харж байна гэсэн. Аль эзэн бидэнд амралтыг өгөхийг хүсдэг. Яагаад би ингэж итгэж байна? Яг бүгдээр бүр эхлэл номроо очив. Эхлэл номыг харах юм бол орчлын ертөнцийг эзэн бүтээгээд хүнийг хэздэг өдөр бүтээдэг үлээ? Одоо хамт ярьж болно. Хэздэг өдөр үлээ? 6 дахь өдөр. Тийм учраас 6-гийн тоо хүний тоо гэж ярьдаг. Яг бол хүн 6 дахь өдөр бүтээгдсэн. Тэгээ эзэн хүнийг бүтээхдээ бүх бүтээлийнхаа хамгийн ориглол нь болж бүтээсэн. Санаж гинөө? Эрэгтэй эмэгтэй хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. санаж гинөө? Тэгэд эзэн өөрийнхөө бүтээсэн бүх зүйлийг хараад нэн сайхан гэж хэлсэн тийм үү? Эзэн сайн гэж хэлсэн бол төгс ямар ч алдаа мадаг байхгүй юм байна. Тэгээ эзэн юу гэж хэлж байгаа вэ? Эзэн бүх зүйлээ хийж дуусны дараа 7 дахь өдөр эзэн яасан бэлээ? Амарсаа. Тэгээ 7 дахь өдрийг амралтын өдөр болгоод ариунаар сахих гээд энэхүү уламжлалыг израильчуудад, еврейчүүдэд өгсөн тийм үү? Өнөөдөр хүндрэлттэй хүртэл өнөөдөр 7 дахь өдөр амардаг. Одоо өнөөдөр бид түрүүсэн тийм үү? Та нар суглаан дээр ирж байгаа болж хүмүүс ихэвчлэн унтж байгаа. Би бүтсөөдөр ямар нэгэн баяр энтер болохгүй бол би бүтсөөдөр бас заримдаа ажил амжуулах дуртай яагаад гэвэл түгжил баг байдаг учраас хүмүүс амарж байгаа учраас амин. Хүндрэлттэй яагаад ингэж амардаг вэ? Яагаад гэвэл бурхантай холбоотой. Бурхан амарсан учраас амин. Тэгээ бурхан 6 дахь өдөр хүнийг бүтээгээд 7 дахь өдөр нь хүний анхны бүтэн өдөр. Тийм багаз? Ажил хийсэн хүн амарсан. Шалом. Шабат шалом. Амарсан. Хинтээ амарсан? Бурхантайгаа хамт амарсан. Хаана амарсан? Эден цэцэрлэг. Эден цэцэрлэг юу гэсэн үг вэ? Элбэг хангалуун дүүрэн, деваачин.
Сайхан амарсан. Тэгээд магадгүй тэ нэгд өдрөөс нь даваа гаргасан тэр өдрөөс нь эзэн Эден цэцэрлэгт хүнд ажил өгсөн баг. Тэ одоо тэр яг тэдний хувьд чинь тий цаг хугацааны хувьд бол тийм боловч тий шаббат нь бол бям гараг, эхний өдөр бол тий нэм гараг одоо манай тооллоор ярих юм бол тий. Тэгээд яасан? Ямар ч хэлсэн хүний хувьд манайхаа эхний өдөр нь амралтын өдөр байсан. Тийм учраас эзэн анханасаа хүнийг өөрийнхөө амралтын дотор байхыг хүссэн. Бодож байна уу? Харин яасан бэлээ? Мэдээж гэмнүгэл хийсэн учраас хүн яасан бэлээ? Эден цэцэрлэгт хөөгдсөн. Амралтаас гарсан. Санаж гин үү? Тэгээд хараал ирсэн санаж гин үү? Тэр хараал нь юу гэсэн бэлээ? Хүн чи хөсөө туслуулан байж, газар хагалж, хоол хүнсээ олж иднэ гэсэн санаж гин үү? Газар хүртэл чамаас олж хараагдсан. Тийм амархан газараас шимт хижээлийн хүртэхгүй. Хүн ажилласан, хүн Эден цэцэрлэгээс элбэг хаалганаас хөөгдсөн. Буцааж орж болохгүйсэн. Яг бол гим нүгэлтэйгээ мөнхөд амьдарчихуу. Бас тэр нь Бурхны бас нэгүслийн нэг хэмжүүрээс энэ тухай би өмнөд ярьж ирсэн. Тэгээ ямар ч хэлсэн хүн зовж эхэлсэн. Тийм биз дээ. Гим нүглээсээ олж хүн үхэж эхэлсэн. Санаж гин Бурхан чи энэ модны жимсээс идсэн тэр өдөртөө л үхнэ гэж хэлсэн. Гэхдээ яг бодит байдал дээр үхээгүй ч гэсэн сүнсний хувьд үхэл болсон. Гэхдээ тэр үхэл нь эхэлсэн. Оюун санааны хувьд үхсээр байгаад хамгийн сүүлд тий Адам 900-д наснда бие махбодоос үхсэн. Гим нүгэл үргэлж үхлийн үр дагаврыг авчирдаг. Тэгэхээр энэ хүү гим нүгэл гэдэг зүйл амралтыг үгүй хийсэн гэсэн үг манайхаа. Би танд одоо теологийн хувьд эхлэлээс би энэ хэсгийг тайлбарлаж өгөх гэдэг шүү тийм үү? Харж байна уу? Яасан гинөө? Амралтанд байхаар хүн уг нь бүтээгдсэн боловч гим нүглээс олж амралтаасаа гарсан. Тэгээ яасан? Амралтаас гарсны дараагийн үр дагавар нь аимшигтэй зүйл бид нар мэднэ. Адамын хоёрын хүүхдүүд нь би ах нь дүүгээ хөнөөсөн те аимшиг зүй болсон. Дараа нь ингээд үүсэх юм бол хүний дотор хорон муу зүйл байдаг болсон. Санаж гинөө. Тэгээ ингээд явсаар хагаад Ноа дээр ирсэн санаж гинөө. Ноа. Ноагийн нэр нь еврейгээр Нуах. Юу гэсэн үг гэж? Амралт гэсэн үг. Түүний аав нь Ламех. Ламех гэдэг нь гашуудл гэсэн үг. Тэд нэр гашууддаг байсан. Юунд гашууддаг байсан? Тэр Бурхны Эден цэцэрлэг Деважингаас хөөгцөндөө гим нүглээсээ болж өөртөө сонголтоороо ангижлж гарсандаа гашууддаг байсан. Тэгээд хөс хөдөлмөрөөрөө хоолоо олж идэхдээ энэхүү амьдралдаа ядарч туйлдсан. Тийм учраас Ламех аав нь юу гэж хэлсэн байл хүүтэй болохтой хүүгээ хараад энэ хүүгээ би Нуах гэж нэрлэе. Амралт гэж нэрлэе. Тэр бидэнд байсан бидний өвөг эцэг тэр Адам, Ев хоёрт байсан тэрхүү амралтыг энэ хүү маань авчрах болтгой гэдээ итгэлээр Ламех аав нь хүүгээ энэ хүү нэрлсэн. Тэгээд Бурхан үргэлж итгэлийг шагнадаг. Амен. Бурхан үргэлж итгэлд хариулдаг. Амен. Тийм учраас та бүдсөө дээр эртэж гисэн эзэнд итгэж эзнээс хүссэн хүлээс гоёлохтой байна. Амен. Тэгээд яасан? Бурхан үүний үр дүнд Бурхан Эхлэл номын 6 дугаар бүлгийг харах юм бол хүний дотор ёрон муу, хорон муу байна. Үүнийг хараад Бурхан бүр гимссэн гэж харуулсан гэж. Харин Ноахыг хараад Ноах Бурханы тааллыг болсон. Санаж гинөө. Тэр Ноахаар дамжуулаад түүний эхнэр, түүний 3 хүү, түүний эхнэрүүд ингээд гэр бүлийг авардаг үсттэй. Амтныг авардаг үсттэй, тийм үү? Хүндрэлт нахайг бий болгодог үсттэй. Гэтэ тэр жинхэнэ ирээдүйд Ноах нь хэн бэ? Есүс. Жинхэнэ амралтыг авчрах нь хэн бэ? Есүс. Одоо бидний цаг хангалттай байхгүй. Гэхдээ Еврей номын 4-р бүлгийг унших юм бол хуучин гэрээнд Израильчуудад Йошуа амралтыг тэр Канаан нутагт оруулаад тэр амралтыг өгчөөд байхад Бурхан та нарт дахин нэг амралтыг өгнө гэж хэлсэн. Хэрвээ тэр амралт нь өгөгдсөн байсан бол дахиж хэлэхгүй байх байсан гэж хэлснээрээ жинхэнэ амралт нь бол Есүс юм аа. Эзэн рүү иргэсэн, эзэнд итгэсэн хүн болгон та нар түүний амралт руу орсон гэж хэлсэн. Энэ юун тухай яриад байна манайхаа? Энэ зүйлийн тухай ярьж байна. Матай 23 дугаар бүлгийн 4-р эшлэлээр ингэж хэлсэн. Тэд буюу фарисеучуд, хуулийн багш нар үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаач хүрэхийг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл ядарч туйлдсан, гим нүглээс болж ядарч туйлдсан хүмүүс, авралыг авах гэсэн хүмүүс, авралыг авахын тулд би мөргөх ёстой, би залбирах ёстой, би өөх ёстой, би сүгдэх ёстой, би гулсах ёстой, маш олон хийх ёстой зүйлүүдийг би зөөрлөл ярьж байна тийм үү Монголдо.
Ийм зүйлүүдийг яасан фарисеучуд, хуулийн багш нар хүмүүсийн амьдралд нэмж өгсөн. Амьдралыг атармаатай болгосон. Бурхныг дагахад, Бурханд итгэхэд хэцүү болгосон. Тэгсэн мөртлөө өөртөө ч хийдэггүй. Гэхдээ яг хүмүүсийн өмнө тэд нар мундаг харагддаг. Гаднах байдлаараа тэд нар гой харагдж байгаа ус дотроо бол яасан бэлээ өмхийч овно. Өмхирч гисэн. Ийм зүйлийн тухай эзэн ярьдаг. Тэгэхээр яасан бэ? Эдгээр хүмүүс би эхлэлдээ бас холбож ярьлаа ш тийм үү? Эдгээр хүмүүс авралыг авахын тулд янз бүрийн ийм хийх зүйл, дагах, мөрдөх зүйл хизээч бид нарыг авралт авчрахгүй. Бид нарыг авралт авчрах зүйл юу вэ гэвэл итгэл. Тэрний юу вэ гэвэл Есүс Христ таны төлөө, миний төлөө загалмаа дээр таны миний өмнөөс таны миний гин нүглийн шийтгэлийг үүрсэн юм аа. Гэдэгт итгэхэд эзэн биднийг хүлээж авч байгаа энэ зүйл бол аврал юм байна. Энэ аврал гаднаас ирдэг. Энэ зүйлийн тухай ярьж байгаа шүү. Буцаад очие. Энэ зүйлийн тухай ярьж байгаа шүү. Тийм учраас эзэн юу гэж хэлж байгааг үл те. Хүн даран өөрсөн хүмүүсээ дараагийн те над руу ирэхтэн. Би та нарыг амраа. Та нар ядарч байгаа, та нар туйлдж байгаа. Та нар авралыг авахын тулд ядар туйлдж байгаа. Тэрхүү амралтыг би танарт өгье гэж хэлж байна гэсэн. Тэгээ буулгыг минь өөрсдөө ав, надаас суралц. Би дүлгөөн зүрхэндээ дарав, та нар сэтгэлдээ амралтыг ав. Тэгээ буулга гэхэд та нар мэдж байна уу манайхаа? Нөгөө нэг тариан талбай дээр нөгөө модон ийм буулга байдаг. Санаж гинөө? Хоёр сарлагч юм уу, хоёр үхэрч юм уу, хоёр морийг тийм үү хамтдаа ингээ буулаад нэгэн зүгт явуулахын тулд тийм үү. Тэгээ эзэн хэлчих. Эзэн юу хэлж чинь миний буулгыг өөрсдөө ав, надаас суралц. Яагаад надаас суралцж яагаад бол би дүлгөөн зүрхэндээ дарав. Манайхаа эзэн өөрийнхөө тухай энэ хэсгээр л ингэж хэлсэн. Би зүрхэндээ дотроо дүлгөөн зүрхэндээ дарав гэж хэлсэн. Тэгээ би өнөө өглөө бодож ийл бол тоо. За би та нарын өмнө гарч ирээд чинзаа би зүрхэндээ маш дарав. Дүлгөөн гэвэл би одоо өөрөөр өнгөрсөн болно үстэй. Тэ? Библиэлд хин нэгний өөрийн чинь ам биш, хин нэгний ам таныг магтдаг гэж тийм үү? Ямар ч хүн өөрийгөө магтах юм бол тэнийг харагдаг тийм биз дээ. Тэгэхээр эзэн ингэж хэлснээрээ эвгүй харагдаж байгаа юм биш үү гэж би өглөө бодсон л доо. Тэгэхээр би бас өргөжлөл юу гэж бодсон бэ гэхээр эзэн дүлгөөн зүрхэндээ дарав гэдэг нь юг харуулсан бэ гэвэл та нар боддоо хэрэг та нар дахиад дэшээ буцаая да нэг ширээ буцаах юм бол ингэж байгаа шүү дээ. 27 дугаар шилтээр харж байна. Надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч үг мэдэхгүй. Энд дээр англи дээр нь бас тодорхой харагдана. Грек дээр нь ч гэсэн бас байгаа бах. Юу вэ гэхээр надад бүх их мэдэл байгаа гэдэг санаа байна. Хартаа Есүс Христ буцаа одоо 28 дээр буцаа. Энд дээр ингэсэн шүү дээ. Би сэтгэлдээ дүлгөөн зүрхэндээ дарав гэсэн тийм үү? Эзэн бүх их мэдэл байгаа. Эзэн тэр их мэдлэлээр ажиллаж болох байсан. Гэхдээ тэрээр яагаад өөрийгөө зүрхэндээ дарав дүлгөөн гэж хэлсэн бэ? Яагаад гэвэл за тэр ишл энэ дээр байхгүй. Гэхдээ би танарт сануулъя. Филиппо номын 2 дугаар бүлэг дээр ийм ишлэдэг. Есүс Христ тэрээр бурхантай энэ зэрэгцсэн адил мөртлөө тэрээр энэхүү байр суурийг хадгалж авч үлдээгүй. Тэрээр харин бидэнд үйлчлэхийн тулд биднийг хайрлахын тулд хүн дүрийг олсон. Тэрээр зарцын дүрийг, боолын дүрийг олсон. Тэгээ зосгүй тэрээр үхэл төртөл өөрийгөө дуулууртаа байлгасан гэж байна. Манайхаа эзэн өөрөө зүрхэндээ дүлгөөн дарав гэдэг нь юу гэсэн үг гэвэл би бурхан эцэгтэй найдаж байна гэсэн. Ойлгож байна уу манайхаа? Тэрнээс би дүлгөөн, би дарав гэж өөрийгөө өнгөрч хэлсэн зүйл биш. Та нар надаас суралц гэдэг нь би эцэгтэй найддаг, би эцэгтэй түшдэг. Та нар ийхүү миний буулгыг аваа. Над шиг зүрхэндээ дүлгөөн дарав бай. Эцэгт хандаж түшиж тул гэсэн санаагаар хэлж байна гэсэн үг юм байна. Тэрнээс өөрийгөө төвөл гэж өөрийгөө магтаагүй. Бид юу хэлсэн тийм үү? Деваачнд байжгаад Эденслэгт байж байгаа тэд нар хөөгцсөн шүү дээ. Санаж байна уу? Юунаас олж илээ? Өөрсдийнхөө гин нүглээс олж тийм үү? Сирах гэж ном байдаг. Та нар магадгүй сонсоогүй ч магадгүй. Бен Сирах гэдэг хүн бичсэн. Манай эртний 200 оноос 175 оны хооронд бичсэн. Энэ ном Сирах гэдэг ном ямар учиртай вэ гэвэл энэ бол еврейчүүдийн тухайн үед грек соёл донд хэрхэн мэрэгүү ухаантаар амьдрах уу гэсэн ийм практик ийм ном байдаг ус. Сирах гэдэг ном. Энэхүү Сирах гэдэг номын 40-р бүлгийн 1-р ишлэлээр ямар ишлэдэг вэ гэвэл ийм ишлэдэг.
хүн болгон Адамын үр хүүхэд бүгдээрээ гим нүглээс болж туйлдж ядарсан гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл манайхаа Есүс Христ 1-р зуунд энэ дэлхий дээр газар дэлхий дээр явж байхдаа Матай 11-ийн 28-аас 30-ыг хэлэхэд хүн дарамт үйлсэн хүмүүсээ ядар туйлдсан хүмүүсээ наашаа эрэхтэн гэж хэлэхэд нөө Сирахыг мэддэг хүмүүс ойлгоно гэсэн үг. Гим нүглээс олж бид нар бүгд ятарч байгаа. Гим нүглээс олж бид нар зовж байгаа. Гим нүглээс олж бид нар туйлдж байгаа. Гисэд атал ийм байхад хуулийн багш нар фарисеучуд бүр их хүн дарамт үүрүүлээд бүр амьдралыг хэцүү ойлгож байгаа. Энэ контекстээр эзэн юу гэж хэлж байгааг бол наашаа эрэхтэн. Миний буулгыг ав. Миний ачаа хөнгөө, миний буулга амархан. Над шиг даруу бай. Над шиг дөлгөөн бай гэж хэлж байна манайхаа. За би танаас асууя. Та хизээ гэнэ нүгэл хийдэг үү? Даруу дөлгөө үйдүү? Өстө үнэн эсэргээрээ үсттэй. Үнэн том толгойтой их хэрхэг онгороо бардам үйд үсттэй. Вау. Тэгээ Библиэл дээр үгдэг үлээ. Бардам хүн он тийм бицтэй. Гарцаагүй. Бүр Библиэл дээр эзэн бардам хүнийг доош нь дарна. Харин даруй хүмүүсийг эзэн өргөмжилнө гэж. Манайхаа таны зөвсгөл, миний зөвсгөлд амралт яагаад байхгүй вэ? Яагаад бид нар эзнээс суралцахгүй байна гэвэл яагаад бол бидний зөвсгөл дотор таны зөвсгөл дөлгөөн даруй байдал байхгүй байна гэсэн. Ариусны ийм үр жимс байхгүй байна гэсэн. Энэ байхгүй үед та ядарсан хിവэр, та туйлдсан хിവэр, гим нүглээс бол зовсон хിവэр байна гэсэн. Харин эзэн бидэнд шийдлийг өгч. Тэрээр бурхан мөртлөө бурхантай энэ зэрэгцэж болох энэ байр сууриа хадгалж болох юм ш. Тэрээр энэ дэлхий дээр байхдаа бурхны байр сууриас ажиллаагүй, амьдраагүй, хүний байр сууриас. Тэрээр бидэнд юулээ үйлчлэхийн тулд, үйлчлүүлэхийн тулд биш, бидэнд үйлчлэхийн тулд ирсэн. Тийм биз дээ. Биднийг аврахын тулд, алдагдсан төөрсөн хүмүүсийг биднийг аврахын тулд бидэнд үйлчлэхийн тулд Есүс ирсэн манайхаа. Эзний зөвсгөл ийм учраас эзэн Матай, Марк, Лук, Иохан сайн мэдээний эзний амьдралтай холбоотой номууд дээр та өөр ишл олж харахгүй. Есүс өөрийгөө би зүрхэндээ дөлгөөн дарав гэсэн өөр ишл байхгүй. Энд л зөвхөн тэгж хэлсэн. Манайхаа үүнийг анхааралтай сонсоо зөвсөлтөө хүлээгээд ав. Бардам байдал ямар тэнэглэл гэж санана. Ямар ичгүүртэй гэж санана. Ямар өрөвдөлтөө өчүүхэн гэж санана. Та магадгүй тань жоохон хоол сонсогч гэж магадгүй. Та аврагдсан юм чинь, амралт ирсэн юм чинь, тодорхой хэмжээний амралт байгаа юм чинь гэж бодож магадгүй. Гэхдээ аврал гэдэг зүйл манайхаа зөвхөн сүнсний аврал биш, оюун санааны, зөв сэтгэлийн чөлөөлтийн тухаас ярьж байгаа. Та өөрийнхөө авралыг, өөрийнхөө тодорхойлох хэн болох тодорхойлолтоо, та хүмүүсийг хүндлэл, хүмүүс надад яаж хандах уу, хүмүүс намайг яаж хүлээж авах уу, хүмүүс надад хэр алах таших уу гэдэг байдлаар өөрийгөө тодорхойлохыг бодож байгаа бол та эзнээс өөр зүйлээр аврагдах гэж оролдож байна гэсэн. Ийм байхдаа та амралтыг авахгүй. Яг бол тэр хүмүүсийн таалал байхгүй бол та яах вэ? Хөл алдсан шүү дээ. Яахаа мэдэхгүй болж. Тийм биз дээ. Таны аврал мөнгө төгрөгөө бол яах вэ? Аюулгүй байдал чинь. Ийм хэмжээний мөнгө миний дансанд байвал би нэг сэтгэл амар. Энэ болтол би яах вэ? Яваалаа. Гэтэл ямар нэгэн болоод тэр дансдах мөнгө чинь байхгүй болчихвол яах вэ? Та хинч биш болох уу? Таны ажил, таны амжилт. Тэ? Өөр юу гэдэг та өөрийгөө тодорхойлох гэж оролдож байгаа, өөрийгөө хэн болохыг тодорхойлох гэж байгаа, үнцнээ тодорхойлж байгаа тэр бүх зүйл чинь хэрв Есүс шиг дөлгөөн даруй биш л болвол таны амралтыг өгч чадахгүй. Та тэр амралтыг авч чадахгүй. Та өргөлж, дутагдж, өргөлж гачигдана. Өргөлж суурчин найхсан байна гэсэн. Ойлгож байна миний ярьж байгаа? Эхнэр өтөө сайхан нэг кино үзчихлээ. Ойрт кино үзээгөө нэг нийтмийн кино үзсэн. Нэр нь ямар ч хэлээ. Гэтэ яг хальт ярьчих за. Жохон таргандуу эмхтэй заяа. Тэгээд
үнэтэй одоо тэ Нью-Йоркийн Fifth Avenue гэдэг 5 дахь гужуунд алдартай тэ би Нью-Йоркт 6 сар амьдарсан. Дуртай хот. Тэгээ тэн чинь ингээ ажилд орох гээд тэгээ нөгөө биеийнхээ галбираас болоод тарганаас болоод өөр газар ажилдаг. Тэгээ хүсч жагаад тэнийг удаа хүслээ ингээ шивнээд тэгээ хүсэл нь бэлжлээ өөрийгөө хараад толон тараад би өстэй айгуу гоё болчлоо гэл тэ. Би айгуу гоё мэд хөөрхийн чистэ үзэсгэлэнтэй шүү гэл өөртөө тэгэл. Холливуудын киносан. Тэгээд нөгөөдөг чинь ингээл хүн болгонтой тэрнийхээ дагуу ингээл гоё харьцаал. Тэсэн чинь ингээл хүмүүс өөрт нь амар татагтал. Нөгөө чи амар ингээд confidence тийм үү? Өөртөө итгэлтэй тийм үү? Би өстэй лаг хүмүүсийн асуудлыг шийдэж өгөөл. Сүүлдээ тэр нь бүр дэндүү их болоод бардан болоод найзтай хүртэл хомдоогоод тэг хамгийн сүүлд ер нь бол энэ бол ямар нэгэн ховстол ямар нэгэн хүсэл биелээгүй юм байна. Зүгээр л миний өөрийгөө харах үнцэг байсан юм байна гэж мань хүн ойлгоод тэгээд өөртөө эвлэрдэг гэсэн, өөрийгөө хүлээж авдаг гэсэн. Тэгээ иймэрхүү зүйл зөндөө байдаг тийм үү? Би танарт өмнө ярьсан кунфу панда дээр хүртэл тийм эдгээр анги дээр нь жилээ те. Inner peace гэж санаж гинөө. Тэ? Өөртөөгөө бага настайгаа уулзрах га тийм үү? Бид нар ямар нэгэн байдлаар бид нар өөрсдөө тийм үү хүлээж аваагүй үедээ бид нараас амралтгүй байдаг гэсэн. Харин та эзэнтэй уулзраад эзний авралыг уучлалыг хүлээж аваад эзэн дотор хэн босноо хүлээж аваад эзний хайрлагдсан хүү охин гэдгийг мэдээд эзэнтэй харилцах үед та өөрөөрөө хүлээн зөвшөөрөх үед таны дотор жинхэнэ амралт бас ирдэг гэсэн. Амен. Та хэн нэгнээр ямар нэгэн зүйлээр өөрийнхөө амьдралыг үн цэнийг тодорхойлохоо болох үед харин эзэн Есүсээр амьдралаа үн цэнээ тодорхойлох үед таны дотор жинхэнэ амралт ирдэг гэсэн. Амен. Тэгм учраас таны газар орж ирлээ хүмүүс тантай гар урсан мэдлсэн хамаагүй. Амен. Хүмүүс таныг энэ нэг юм гээд дорд үтсэн ч гэсэн хамаагүй. Яагаад? Та тэр хүний хандлагаар тодорхойлогдохгүй. Та өөрийгөө мэдж байгаа. Амен. Та өөртөө эзэн дотор хэн болгоо мэдж байгаа. Юу ярьж байгааг минь ойлгож байна уу? Тэр эзэн бидэнд ийм амралтыг өгөхийг хүсэж байна. Энэ амралт боломжтой. Энэ амралт нь бас түр хэлсэн бас гэм нүгэлтэй холбоотой. Хэрвээ гэм нүгэл таны амьдрал дуулуургүй байдал байгаа бол та амралттай байж чадахгүй боломжгүй. Яг бол анхны амралтаас гаргасан зүйл гэм нүгэл одоо ч гэсэн тэр хэвээрээ. Тийм учраас эзэн юу гэж байна? Зүрхсэтгэлдээ дөлгөөн бай, зүрхэндээ дарав бай. Ямар их хүснэ вэ энэ зүйлийг? Та ийм байж үтсэн хүмүүс байна уу? Зүрхсэтгэлдээ дөлгөөн дарав байсан хүмүүс байна уу? Гараа өргөдөө. Тэр үеэ та боддоо маш гоё үсттэй. Тэр үед магадгүй хүмүүс танд комент хэлжсэн баг. Хүмүүс таныг магтажсэн баг. Тэр үед та жигэн кул байхгүй. Тэгвэл та хэн болохоо мэдчихэж байгаа учраас. Харин дөлгөөн биш үү? Тэр хэлсэн тий. Даруу биш үү? Ямар өрөвдөлтэй, ямар ич хүртэй, ямар тэ нүүр улаамаар тий. Тиймэрхүү үйл бид нар харгадаг бай. Тэр сэтгэлдээ тэр амралтыг эзэн таныг аваасаа гэж хүсэж байна. Тэгээ эзэн миний буулга аятаа ачаа минь хөнгөн. Эзний буулга юу байсан юм манайхаа? Та бодоод үзтээ. Эзний тэр нэг тэр яриад байгаа буулга нь юу байсан бэ? Бурхаанхаа өөрийнх нь талаар нөгөө нэг би өмнө хэлжсэн хууль мөлөнд бичигдсэн зүйлийг биелүүлэх байсан биз дээ тий. Тийм ч дараагийн ишлүүдийн хараад ихэн зураг хандаа. Тэрний дараагийн. За энийг харъя та. Йохан номон дээр нэг ингэж утсан байна. Йохан хэлж. Бид Бурхныг хайрлаж тушаалуудыг сахихтаа Бурхны хүүхдүүдийг хайрладаг үгээр мэднэ. Ялангуяа 3 дугаар эшлэлээр Бурхныг хайрлах нь түүний тушаалуудыг сахих явдал юм аа. Түүний тушаалууд хүн дарамт биш ээ. Манайхаа Есүс Христ энэ дэлхий дээр байхдаа Бурхан аавыгаа хайрлсан. Тэр өөрийнхөө тухай ярихдаа би түүний Бурхан аавынхаа тушаалуудыг дагаад түүнд дуулууртаа хандаад би Бурхан аавынхаа хайрын дотор байдаг гэж хэлсэн. Санаж байна уу? Тэгээ та нар ч гэсэн миний хайрын дотор бай. Та нар миний үгийг даг гэж хэлсэн. Тэр бид эзний үгийг Бурханы хайрыг ойлгоод Бурханы хайраар бид нар түүний тушаалуудыг дагаж түүний өмнө ухамсар, оюун санаа, мөн чанарын үед бид нар торох зүйлгүйгээр бид нар эзнийг цэвэр мэс чанараар дагах юм бол манайхаа энэ асар их баяр жаргал. Энэ асар их амар тайван, амрал. Тэгээд үүнээс бид нар ойлгодог түүний тушаалууд бол хүн дарамт биш. Хүн дарамт биш гэдгийг ойлгодог. Өдөрдөрчлэн Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. ертөнцийг ялсан ялтанд бидний итгэл болоо.
Энэ юунд тухай ярьж байна? ертөнц бол тэр чигээрээ та ямар нэгэн зүйлээр өөрийгөө тодорхойлж оролдож байгаа шүү дээ. Ямар сургууль төгссөн, ямар зэрэгтэй, эдийн хэмжээний хөрөнгөтэй, ямар байр суурьтай, ямар хүрээлэлд байна, юу идэл чиглэж байна. Энэ бүх зүйлээр ертөнц таныг намайг тодорхойлох гэж оролдож байгаа. Эсвэл жишээ авч. Дээрээс нь гим нүгэл байна. Библиэлд харах юм бол хүмүүс гим нүгэл хийдэг мөртлөө гим нүгэл хийдэг хүмүүсийг хүртэл хийгээсэй гэж урамшуулдаг гэж байна. Энэ бүх зүйлийн эсрэг та эзэнд итгэхэд, та эзнийг авралаа болгоход, та эзнэр өөрийнхөө үнцнийг тодорхойлуулахад та аль хэдийн ялагч болж байгаа. Та ертөнцийг ялдаг. Энэ таны итгэл гэж хэлж байна. Амен. Тэр итгэл юу вэ? Тэр дөлгөөн даруугаар эзэнд найдаж түших тухай ярьж байна гэсэн. Ямар нэгэн зүйл ойлгов уу? Ямар нэгэн зүйл ойлгож байна уу? Практик дээр гим нүгэлд үгүй гэж хэл. Гим нүглээс хол бай. Гим нүгэл хизээш танд амралтыг өгөхгүй. Амен. Дуулуургүй байдал хизээш танд амралтыг өгөхгүй. Дуулуургүй байдлаас салах, дуулуургүй байдлаас ангижрах, дуулуургүй байдлаас хол байх зүйл нь зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй байх. Амен. Зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй байх. Бүгд зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй байж эзнээс суралццгаая. Эзэн надаас суралц гэж хэлсэн. Бүгд эзнээс суралццгаая. Амен. Бүгд дүлгөөн даруй байцгаая. Бүгд тэрхүү амралтанд орцгоё. Тэрхүү амралтыг хүлээж авцгаая. Бүгд нүдэ ханаад эзэн рүү хандаа залбирцгаая. Их эзэн минь та бидэнд энэ амралтыг өгөөч. Та бидэнд энэ амралтыг өгөөч их эзэн минь. Их эзэн минь аврал танаас. Та бол бидний аврагч Есүс. Өөр аврагч бидэнд байхгүй. Та бол бидний үнцнийг тодорхойлогч. Та биднийг өөрийн дотор хүлээж авсан. Биднийг Бурхны хайртай хөвгүүд огтуд болгосон. Бид нар эзэн дотор хэн нэгэн болсон. Бид нар гим нүглээсээ болж хинч биш. Бид нар муу сүнсний утсан күгэлтэй байсан бол одоо бид нар Бурхны хайртай хөвгүүд огтуд болсон. Тэгээ зогсохгүй эзэн минь. Бид нар энэ дэлхийн энэхүү нийгмийн хэмжүүрээр бид нар хэн нэгэн болох гэж оролдохоо бид нар байхыг хүсэж байна. Болохыг хүсэж байна. Бид нар танаар үнцнээ тодорхойлохыг хүсэж байна их эзэн минь. Танаар бид нар үнцнээ тодорхойлохыг хүсэж байна. Таны дотор хайрлагдаж хүлээж авагдсан гэдэг энэ үннээр бид нар амьдрахыг хүсэж байна их эзэн минь. Ийм амралтыг та бидэнд сойрхооч их эзэн минь. Яг бол бид нар энэ үед бид нар жинхэнэ ажиллах болно. Энэ үед бид нар жинхэнэ үр бүтээлтэй байх болно. Яг бол энэ үед бид нар жинхэнэ амьдрах болно эзэн минь. Яг бол бид нар ямар нэгэн дутагдсан зүйлээ авахын тулд биш, харин эзэн таны дотор бид нар аль хэдийн бүрэн бүтэн болсон учраас, бүгдийг хүлээж авсан учраас их эзэн минь. Бид нар үр нөлөөтэйгээр ажиллаж амьдрах болно. Халелуя. Бүгд эзэнд хариу үйлдэл үзүүлэх өөрийнхөө үгээр бүгд ярьцгаая. Их эзэн минь. Эзэн минь бид нар таны урилгыг хүлээж авч байна. Хүн дарамт үүссэн, ядарч туйлдсан хүмүүс бид нар байна их эзэн минь. Та бидний хүлээж аваач. Бидний замд гим нүглээсээ болж бид нар ядарч туйлдж байгаа эзэн минь. Та биднийг уучлаач. Та биднийг өршөөгөөч. Бидний амьдрал гим нүглийн тэр циклийг тэр хүчирхийлэл ноёрхлыг та нурааж өгөөч их эзэн минь. Та бидэнд амралтыг өгөөч их эзэн минь. Та бидэнд чөлөөлтийг сойрхооч их эзэн минь. Бидний хүссэн ган тэр гав гинж дүнгийг эзэн минь та тайлаач, та устгаач, та нураагаач. Эзэн минь та биднийг чөлөөлж өгөөч эзэн минь. Тэгээ эзэн бид нар өөрсдийнхөө хийж байгаа үйлсээрээ бид нар хэр сайн байгаараа бид нар өөрсдөө хэн болохоо тодорхойлыг оруулж байгаа бол үүнээс та биднийг чөлөөлж өгөөч эзэн минь. Өөрсдийн гаргаж байгаа амжилт, өөрсдийн орлож байгаа орлого, өөрсдийн хийж байгаа зүйлсээр дамжиж бид нар хэн нэгэн болж харагдах гэж аврах гэж өөрсдийгөө өргөмжлөх гэж оролдож байгаа бол эзэн минь үүнээс та биднийг чөлөөлөөч эзэн минь. Халелуя эзэн. Халелуя эзэн. Халелуя. Халелуя. Халелуя эзэн бид танаас турлцахыг хүсэж байна. Хайртай эзэн Есүс. Та бид зүрхсэлээ уралж хараасан учраас танд баярлалаа. Та зүрхэндээ дөлгөөн, та даруй учраас танд баярлалаа. Эзэн минь би тань шиг байхыг хүсэж байна. Би зүрхэндээ дөлгөөн, даруй байхыг хүсэж байна эзэн. Би тань найддаг.
Тань шиг бурхан эзэн аавд найддаг, ариун сүн найддаг байх хүч нэг эзэн. Та биднийг ийм хүмүүс болгож өгөөч эзэн. Зүрхэндээ дүлгөөнд даруй хүмүүс болгож өгөөч эзэн. Та бидний энэ амьдралдаа ч гэсэн таны ер бүсийн амралтын дотор амьдрахыг хүсэж байна. Таны шалом дотор амьдрахыг хүсэж байна эзэн. Хэзээ нэгэн цагт бид нэр мөнхийн улсад мөнхөр бид нар амьдрах болно. Гэхдээ бид нар энэ дэлхий дээр байхдаа эзэн бид нар таны амар тайван дотор байхыг хүсэж байна. Яг бид таны амар тайван дотор байхад их эзэн минь муу сүнс бидний амьдрал хулгайлах зүйлээ өршүүлээ хийж чадахгүй. Тэрээр хулгайлах, устгах, өвөө хийх, нураах ажлаа хийж чадахгүй. Гарч чадах ажлаа хийж чадахгүй. Яагаад гэвэл бид нар таны дотор хорогдож байгаа учраас. Бид нар таны дотор тантай адилхан дүлгөөн дараа байгаа учраас. Бид нар хэн дэтгснээ мэдж байгаа учраас. Хиний дотор хорогдож байгаа мэдж байгаа учраас их эзэн. Хиний хайрлагдсан хүмүүс гэдгээ мэдж байгаа учраас эзэн. Өө их эзэн би танаас гооч үүнийг та бидэнд ойлгуулж өгөөч. Энэ зөвхөн нэг оюун санааны мэдээлэл бүү байгаасаа зүрхний бодит байдал бидний амьдралын туршлага байгаасаа гэж танаас гооч эзэн. Та бидэнд юр бусын амралтыг өгөөч. Юр бусын амралтыг өгөөч. Та бидний зүрхэнд амралтыг өгөөч. Бидний сэтгэлд амралтыг өгөөч эзэн. Бидний оюун санаанд амралтыг өгөөч. Бидний бие махбодод амралтыг өгөөч эзэн. Есүсийн нэрээр эзэн та юр бусын амралтаа та бидэнд өгөөч. Бүгдээр хүлээж авцгаая. Бүгдээр гараа тосоод эзнээс хүлээж авцгаая. Энэ онцгой амралтыг эзнээс хүлээж авцгаая. Есүс та бидэнд амралтыг өгөөч. Бид танаас хүлээж авч байна. Есүс би танд итгэж байна. Бид нэр тантай адилхан зүрхлэлд даруй дүлгөөн болгоод хүлээж авч байна. Есүсийн нэрээр. Халелуя. Халелуя. Амен. Амен. Их эзэн алдарш болтоо бүгд яа